За тэгэхээр нэгдүгээр үеийн шийдэл бол хот суурин газар шилжин эрсдээс нийс хотын татвар авах нь зүйтэй гэсэн шийдэл суулгачлаа. Хот суурин шилжин эрсдээс нийс хотын татвар авах нь зөв гэсэн шийдэлээр нутаг талын байр сууриас тоолох бэлэн болно. За юуны өмнө манай багаас төлхөр ойлголтыг гаргаж илүү нийс хот гэдэг нь төрийн дэд байгууллагад оршдог гэдэг юм. За харин шилжин эрсдэл гэдэг нь улс татлаа нэг засаг захааны нэгжээс нөгөө засаг захааны нэгжрүү шилжин сольжих хүмүүсийг шилжин эрсдэл гэдэг байна. За татвар гэдэг нь орлогоосоо хариу төлөвлөлтөөр улс орон нутгийн төсөв байгууллагын мөнгө өргөмжийг хийдэг. За манай багаас шалгууртаар гарч ирэхэд улсын дэд бүтцийг газар нутгийн хэмжээнд жиг төлөвлөсөн. Улсын дэд бүтцийг газар нутгийн хэмжээнд жиг төлөвлөсөн. За нутагтаа шалгуураараа яг юу хийх гэж байна гэхээр үнэхээр шилжин ирж байгаа шалтгааны дэд улсын дэд бүтцийг хөгжүүлээд шийдэл өгчих юм бол шилжин ирэхгүй хотын төлөвлөл уух юмаа гэсэн санаа гаргаж ирж байна. За үүнээс манай нотхооны энэхүү амын гişиг гэж байна. За яг энэ шилжин ирсдээс болоод яг ямар асуудлууд болгоомдаад байна гэдэг одоо жишээ Улаанбаатар хотын энэхүү амын гişтэй л да. 1989 онд энэхүү амын 4.1 оршин суудаг буюу 26.8% оршин суудаг Улаанбаатар хот. Яг одоо 47% буюу нийт одоо энэхүү амын бараг 70% оршин суудаг болчихжээ. За тэгээ нэг хавтаа километр ингээд ноотох хүний тал 286 байгаа нь дунджаас 150 хийж байгаа юм. Үүнээс юу харж болох вэ гэхээр нэг хавтаа километр ноотох хүний тал ингээд 2 дахь 286 гэдэг үнэхээр их хүн ингээд төвлөрөл байгаа гэж харж байна. За гэтэл энэ шилжин эрсдэл гэж байна. Шилжин эрсдэл нь болохоор нийслэлийн хүн ам өсөлтийн гол шалтгаан буюу 56%-ийн шилжин эрсдэл хүн ам өсөлтийн гол шалтгаан болдог байна. За захын ороолын ингээд 3.1 шилжин эрсдэл байдаг байна. Үүнээс ахвал ингээд хотод ингээд тулгамдад авах гол асуудал нь захын хороолд суурьж байгаа шилжин эрсдэл бөгөөд ингээд шилжин эрсдэл ингээд хотын ингээд хүн амын ингээд ихэнхийн нэг бүрдүүлээд авахаар ингээд гол ингээд асуудал шилжин эрсдэл болж байгаа юм гэж байна. За үүнээс ахвал шилжин эрсдэлээс болохоор ингээд орчин суугчдын хийсвэлт нь байгаль орчин экологид ингээд шууд нөлөөлдөг. Аюулгүй байдлын сөргөөр нөлөөлдөг. Фамын эрүүл мэндийн үйлчлэл, нийгмийн халамжийн үйлчлэл гэх зэрэг нь ингээд нөгөө хүмүүстэй ингээд хотод байгаа нийт 1.4 сая гэдэг бүгдийн бүтэмжтэй биш нь бүтээлгүй болж байгаа фам үйлчлэл гол ингээд буруу зүйл юм аа. За аргумент 2-ын хувьд дотор гэж хэлсэн байна. За дотор авснараа ингээд яг энэ асуудал яаж нөлөөлж чадах юм бэ? Татаар ингээд аргумент 2-ын хувьд юм байна. За дотор нь болохоор ямар үр ашигтай юм бэ гэхээр дотороор болохоор оршин ялгаатай байдлыг нэг ажиллаж байна. За мөн төсвийн доктортой ингээд орлогыг бүрдүүлж байна. За дотор нь мэдээж ингээд мөнгө хөрөнгө гэсэн болохоор ингээд дотор авснараа иргэдийн ингээд шилжих хөдөлгөөний ингээд хориглох ингээд багасгаж болно. Дотор авснараа ингээд нөгөө нэг ингээд ирээд байгаа ингээд захын хороолоос суурьшаад байгаа иргэд нь дотор авсан бол ингээд ирэхэд болох юм аа. За дотор төлөвлөлт ингээд болцоотой иргэд нь хотод орж ирсээр мэдээж ингээд хотын төвөөр ингээд байх нь ойлгомжтой мэдээж ингээд дотор төлөв болцоотой юм чинь ингээд хотын ингээд захаар суурьшиж утаа болон нэг хөрсний бохирдол, усны бохирдол гэсэн юм баш тань мөнгө болох юм аа. За жишээлбэл нөгөө шилжин эрсдэл чи юунаас авч ирдэг вэ гэхээр нөгөө ажлын байр мөн нийгмийн халамж үйлчлэл ингээд авах гэж ирдэг байна. За тэгтэл ингээд Улаанбаатар хотод 1.4 сая юм. Тэгээ шилжин эрсдлээс болоод ингээд үнэхээр их хүнтэй ингээд болоод байх юм бол ингээд Улаанбаатар хотод ингээд оршин суугчдаа хүртэл ажлын байр бүтэмж болох юм шиг ингээд нийт их хашиг ингээд шилжин эрсдлээс одоо ингээд зөрчилдөд авах юм шиг. Үүнийг ингээд дотороор ингээд зогсоогоод ингээд болох юм шүү гэсэн санаа гарч ирж байна. За аргумент 3-ын хувьд зөв зарцуулалт зөв үйл бод. За үүгээр юу гэж хэлж авах вэ гэхээр ингээд үнэхээр ингээд доторын мөнгөө зөв ингээд зарцуулж чадах юм бол нөгөө нэг хүмүүсээ шилжин ирээд байгаа шалтгаан гол ингээд үндэс суурийг ингээд байхгүй болгож өгснөөр шилжин ирэхгүй хотод ингээд төлөвлөлт байхгүй тэгээд улс орон дэд бүтцээр ингээд бүрэн дүүрэн ингээд тал талтай ингээд хөгжиж чадсанараа мэдээж ингээд Монгол улс ингээд хөгжиж чадах юм аа гэсэн санаа гарч ирсэн. За доторын мөнгө юунд зарцуулах вэ? За эхлээд юуны өмнө ингээд захын хороолт оршин сууж байгаа иргэдтэй ингээд жишээл захын хороолт ингээд нийт ингээд зам барих, сургууль барих гэх зэрэг доторын мөнгө ашиглаж чадна. За нөгөө нэг ингээд шилжин ирээд байгаа жилд ингээд донцоор ингээд одоороо 10,000 иргэн шилжин ирж байгаа. Тэгээд 10,000 иргэнээс дотор аваад гэх юм бол мэдээж яг мөнгө төсөв гэдэг нь том хөрөнгө оруулалт гэх юм аа. За хөдөө орон нутгийн ингээд боловсролыг сайжруулах. За ингээд Улаанбаатар хотод жишээлбэл 90 ихтэй сургууль харин захын хөдөө орон нутгийн 13 ихтэй сургууль байна.
За тэгээд хөдөө орон нутгийг ингээд ихтэй сургуулиудыг ингээд хэмжээд ингээд сургуулийн мөнгөөр ингээд ихтэй сургуулийн салбарыг барих зэрэгээр ингээд хэмжээд гэх юм бол хөдөө орон нутгийг боловсрох сайж тэгээд бас дээрээс ажлын байр ингээд боловсролтой ингээд ирээдүйн үедээ чадах юм аа гэсэн санаа гаргаж ирж байна. За мөн ингээд бид бүтцийг хөгжүүлэх нийтийн хүртээмжтэй байх буюу нийгмийн халамжлал мэдээж нэг эрүүл мэндийн шалтгаан ингээд байгаа юм. Гол шалтгааныг ингээд үгүй эснээр ингээд хотод ингээд ирээд байгаа гол шалтгаан нь мэдээж тэр гол шалтгаануудын үгүй эснээр хотын нийтийн ингээд төлөвлөлт ингээд буурна. За тэгээ утаа тэгээд ингээд гол ингээд батламдаад байгаа асуудлуудыг зохицуулж чадахгүй гэсэн санаа нөхцөл байдал гарч ирсэн. За энэ нөхцөл байдлаас аргумент нэг хооронд тухайн амын нэгсэл яагаад ингээд дотор аваад ингээд тухайн амын ингээд нэгслийг юуны төлөө ингээд дотор аваад гэж хэлсэн. Аргумент хоёрын хооронд доторыг ингээд яг нэг зөв зохистой яаж аргумент хоёрын хооронд зөв зохистой яаж хийх яаж хэлсэн. Аргумент хоёроо доторыг яаж юуны төлөө авч байгаа яаж хэлсэн. За ингээд үзэл баримт хийх бослоо анхаарал хандсан байлаа хайж асуух гэдэг. За баярлалаа. Осогч багийн дэвтэр шинээс Нисагч багийн 3 дахь гишүүн асуусан. Өнөөдөр Монгол улс дотор авт байна. За коронавирус шилжиж ирсэн савгүй зөвхөн ингээд юу та болон боломжтой асуудал болсон ингээд social хүмүүсээс ингээд ажлын ажиллаж байгаа хүмүүсээс хэлсэн. Дотор авснаар өнөөдөр агаарын төлөвлөлийг зохицуулж чадаж байна уу? Жишээл ингээд доторын ингээд хэмжээг нь авч үзэлтэй жишээл ингээд ингээд хэмжээг TV авах машинаас гэх юм бол жинхэнэ 8 зүгээр авч байгаа. Энэ нь болохоор ингээд дотор нь ингээд хэмжээ нь бас бага болохоор ингээд агаарын төлөвлөлийг нөлөөлж чадахгүй гэж байна. За татвараас өөр аргаар хөгжих гарц байгаа бол За юуны өмнө ингээд хүүсгийн ингээд хөгжих ингээд гол хэрэгтэй зүйлийг бодоод үзэх юм. Мэдээж мөнгө хөрөнгө байгаа байхгүй. Улс орнд ингээд хангалттай байгаа асуудал мөнгө хөрөнгө тэрийг дотороор ингээд багч төлөвлөсгийг авч авах юм шиг ингээд мөнгө хөрөнгө тэрийг багч төлөвлөсгийг бүрдүүлж авах юм шиг санагдав. хүн хаан амьдралаас хүмүүс боломж байгаа. За юуны өмнө болохоор хүний ингээд дэлхийн юм ямар үеийг зарлаж өстэй бодож үзэх хэрэгтэй жишээлбэл олон ингээд Улаанбаатар хотод хэд төлөв сая 400 мянган ингээд нийтийн ашигын төлөө ингээд тэр эрхийг ингээд төлөв хязгаарлах боломжтой юм. Хүний хадшгүй биш гэж ойлгох. Яг ингээд хуулиар ингээд зааж өгсөн хүний эрхийг хязгаарлах ингээд боломж ингээд нөхцөл байдаг. За. За баярлалаа. Нисагч багийн дэвтэр шинээс эзэн баримтыг хэлсэн байгаа. За 6 минут. За сайн байцгаана уу. Энэхүү танхимд оюун нараа давхаар нь цугулсан нийт зарцуулалтаа ингэж юм хэлье. За Нисагч багийн дэвтэр шинээс би өөрийн үйлдэл хэлээд танилцуулах гэж бодоод байна. За тодорхойлт дээр нэгэн зарцуулалтыг хийж өгөөд залруулалтыг хийж өгөх зүйлтэй болов гэж бодлоо. Хот суурин гэдэг нь хүний хөгжлийг дэмжиж таатаа нөхцөлийг бүрдүүлж чадах боловсролын энэ бас улс төрийн технологийн дэвшил нийгмийн үйлчлэгээний болон санхүүгийн бүхий төслийг шийдвэрлэж чадсан цогцтой юм аа. За хүн төрөлхтний соёл хэрэгслийн сонгодог оршихуй бол хот юм. Энэ манай шалгуур ноцгой. Хотчт нь бол хөгжлийн их үнс юм. За 1990 оноос хойш хүн амын шийдэл хөдөлгөөн чөлөөтэй болсон. Энэ нь Монгол улсын үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 8 зааснаар Монгол улсын иргэн нутаг дэвсгэрээр чөлөөтөж очиж төр буюу байнга оршин суух газраас сонгох гадаад яв оршин суух эх орондоо буцаж ирэх эрхтэй гэж заасан хуулийн заалтын дагуу эргээд шилжих хөдөлгөөн чөлөөтэй оролцох эрх зүйн боломжийг бүрдүүлсэн 200 гаруй жилийн өмнөөс хотын үүсэлт хөгжлийг он практикийг бүрдүүлсэн юм. Хот судлал хэмээх шинжилх ухаан ийг бүрдүүлжээ. Амжиргаа зархуурлах боломж хаана нэгвэ? Тэр зүг рүү хүмүүс тэмдэглэж хүний зам ёсны ирэх юм аа. Өдөөнөөс хот руу сүүрчих иргэдийн тооны шилжилт нь ихэвчлэн ядуурл өртсөн хөдөө аж ахуйгаас олох орлогод буурсан хүмүүс ирдэг. За өмнө нь одоо яагаад хөдөө аж ахуйгаас олох орлого нь буурсан юм бэ гэхлээр хөдөө орон нутагт мал аж ахуй эрхлэх боломжгүй болсон. Яг энэ нь юу юм бэ гэхлээр одоо хөдөө орон нутагт малын бичээр хомсдсон, байгалийн гамшигт нэрвэгдсэн тэр хүмүүс амжилтгаагаа залгуурлахын эрхэд хот руу ирдэг. Тухайн хүмүүсээс бол татвар аваад тах нь өөрөө буруу юм аа гэсэн ойлголт. За байгаль орчинд буурсан зэрэг шалтгааны улмаас хөдөө орон нутгаас сүрсэн багтаамж хүмүүс хотыг шилжиж ирдэг. Шилжиж ирэхдээ татвар авах, хураан авах нь
татвар хураан авах иргэдэд дараах хүндрэлүүдийг өчрүүлдэг. Жишээлбэл хотод аль бие ёсоор бүртгэгдгийн улмаас болон хорооноос мэдээлэл авах, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн зэргийн нийгмийн үйлчлэгэнд хамрагдах боломжгүй. Энэ нь болохоор маш том гамшиг гэж үзэж байна. Одоо Монгол улсын иргэн одоо өөрийнхөө эрүүл мэндийг бодоод эрүүл мэндийн зайлшгүй нөхцөл байдал тулгарсны улмаас хотод орж ирэх нь болоод нээлттэй. Хотод орж ирээд тухайн иргэнд за чи хөдөөних тийм учраас бид нар чамд эрүүл мэндийн боломж олохгүй чи татвараа төлөх юм бол хинч байсан хэцүү санагдана шүү дээ. Тэгээд амьдрах орон сууц олох гэр хорооллын хувьд шинжилгээний эрсдлийн эмзэг байдалд нөлөөж буй гол бэрхшээл нь шилжиж. Хөдөөний татвараас болж иргэд хүний эрхийн түгээмэл тогтолцоод Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хүний эрх эрхчлөлөө эдэлж чадахгүй байна. За хүн хаана амьдрах газраа өөртөө сонгох хэрэгтэй бөгөөд хиндэж түүнд нөлөөлөх боломжгүй. Энэ нь байгаа газар боломжоосоо бүтнэ. Хотлоо боломжгүй шилжилтийн хөгжил татвар авах эрх зүгээр хязгаарлах гэж ойлгох боломжууд нь бол буруу юм аа. За үүнээс хотлоо шилжиж орчход нийслэлийн татвар авах нь буруу гэсэн ойлголт. За ихтгэл найдвар дээсэн шинэ энэ нөрөө манай багийн баталгаа 2016 оны эхний хагас жилд аймаг хөдөө орон нутгаас шилжин нийслэл патрул шилжүүлэхсхийн тоо 22496 хүн шилжиж ирсэн. Тэгвэл 2017 оны байдлаар эхний жилийн хагас 14457 хүн шилжижээ. Энэ шилжилтийн хөдөлгөөн нь өмнөх оныхоос 49.9% буюу 10,039 хүн нэр буурсан байгаа нь харагдаж байна. Энэ оны эхнээс эрүүл мэндийн шилжилтийн талаар болон Улаанбаатар хотын үйл хөдлөх бүрэн худалдан авч буй хот тохиолдолд бусад нийтийн хэрэгсэл. Бусдад нийслэл хотын татварыг хязгаарлах тохиолдол юм. Энэ нь ирээдүйн төвлөрөлтийг сааруулах боловч хүний эрхийг зөрчиж байгаа юм. Татвараас өөр арга зам бий юу? Үүнийг шийдэх арга замуудын нэг нь бол дагуулгат юм. Үүний нэгэн жишээ хөгжлийнхөө хүрээнд нийслэл хот. Үүний нэгэн жишээ нь бол 1998 он нийслэл хотоо Алматагаас Астана руу шилжүүлсэн Казахстан хотын жишээ юм. Астана хот руу шилжих сайхан нийслэлтэй болох Казахстан улс байна. Үүгээрээ Монгол улс дархан эрдэнэт хоттой нийслэл хотоо шилжүүлж бүтцээ зохион байгуулалтаараа өөрчлөлтөмж томоохон хотын суурьтай болох монголчууд хөгжлийн эхлэл юм. Монгол улс үндсэн хууль тогтоомжийн хүрээнд дотоод болон гадаад шилжилтийн хөдөлгөөний асуудлуудыг зохицуулж байгаа. Тэдний шилжилтийн тэднээс шилжирэгсэл суурьшигсад ээлтэй болгох жишээ баримт бичиг байхгүй. Шилжилт хөдөлгөөнийг зохисгүй байдлаас болж иргэд хүний эрхийг түгээмэл томхогдоод Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх эрхчлөөгөө эдэлж чадахгүй байна. Ялангуяа зохистой орон нутгийн байдлаар зохистой ажлын байраар хангах, эрүүл мэндийг хамгаалуулах, сурч боловсруулах, сонгуульд оролцох эрх нь зөрчигдсөн байна. Энэ нь өөрөө Монгол улсад иргэнээ гадуурхагдах явдал ихээр хүрч байна гэдгийн тод жишээ юм. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. За баярлалаа. Хаж асуултаа. Түүнээс натгч руугийн 3 дахь гишүүн байна. Уцаад болно. Тэмээн. Мэдээж баян болгож шүсний нэг хажигсдаг хэлсэн хариулна. Окей. За тэгвэл дэлхийн нийтэд хөгжих өөрөө хотод байдаг. Байдаг. Тэгвэл хотын хөгжилд нөлөөлөх хүчин зүйл нь юу юм бэ? Хотын хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс нь тухайн хотын иргэдийн өөрийнх нь боловсрол юм болоо. За баярлалаа. Тэгвэл шилжин иргэдэд Монгол улсаа хөгжүүлэх боломж байсан болов? Шилжин иргэдэд орон нутгийн татвар бол хотын татвараас бол ялгаагүй байдаг шүү дээ. Тиймээс орон нутгийн татвараас зайлс хийгээд ирсэн иргэдэд Улаанбаатар хотод ч гэсэн өндөр татварыг тавиад ах юм бол Монгол улсад хүний эрх маш ноцтойгоор зөрчигдөж хүний амьдралыг чадварыг дороотуулна гэсэн ойлголт бол авч байна. Тэгвэл өнөөдөр орон нутгад ямар татвар авах юм? Орон нутгад татвар авахдаа бараг л нийслэл хоттой адилхан хэмжээгээр татвар авдаг. Гэхдээ нийслэл хотоос нэг 2-3 байдлаар илүү татвар авдаг гэсэн судалгаа мэдээллүүд бол байдаг. Тэгвэл орон нутгад ямар чиглэлээр татвар авах юм? Орон нутгад бол бизнесийн чиглэл мэдээж Монгол улсын татварын хуулийг зааснаар тухайн хүний орлогын 3/1-ийг татвар зарцуулдаг. За баярлалаа. Тэгвэл хүний эрх нь өөрөө хязгаарлагдаж гэж болох зүйл үү? Хүний эрх нь хязгаарлагдаж болшгүй энэ болохоор үндсэн хуулийн 19-р зүйл зааснаар хүний эрхийг хангах бизнес эдийн засгийн
Бизнес эдийн засгийн таатаа нөхцөлийг бүрдүүлэх төрийн өөрийн үр дүн. Тэгэхээр хүний эрхийг хязгаарлах болохгүй гэдгийг Монгол улс үзүүлэлтэд заасан болохоор хүний эрхийг хязгаарлах болохгүй. Тэгвэл агаарын бохирдлын хор хүмүүсийг тавьсан байсан. Агаарын бохирдлын хор хүмүүс гэдэг нь болохоор ерөнхийдөө Монгол улсад буюу Улаанбаатар хотод одоо ирээдүйд шийдэх хамаарахгүй энэ үйлдэл шийдэх том асуудлуудын нэг одоо энэ нь болохоор тулгараад байгаа. Тиймээс ч одоо агаарын бохирдлын хор хүмүүс нь эрүүл мэндийн өвчтөнд маш сүүр нөлөөлж. Тэгвэл тухайн улс орны иргэдийн эрүүл мэндийн байдал нь тухайн улс орны болохоор аюулгүй байдалтай шууд хамааралтай байж байна. Энэ нь бол одоо тухайн орны удирдагчдын төрлийн асуудал. Удирдагчдын өөрийн үзэл бодлоос тухайн орны төр засгийн үзэл бодлоо шалтгаална. Тэгвэл Улаанбаатар хотод цаашид өргөжин хийх боломжтой. Боломжтой. Энэ дээр болохоор би нэгэн жишээг дурдаад өгч сая илгээдээр дурдж өгч чадсангүй л дээ. Одоо Улаанбаатар хотод хот руу ирэх хүн амын өсөлт нь нэмэгдснээр хотын өөрө хөгжлөнд бий болдог. Мэдээж олон хүний дундаас болоод гिचтэй үдвэхтэй тэмцэл бол өрнөдөг. Энэ нь өөр амьдрахын төлөө, хөгжлийн төлөө тэмцэл өрнөдөг учраас хотод бол мэдээж хөгжлийн их үндэс болдог. Илүү цаашаа хийснээрээ. Таасаа ихтэй дагуулх хоттой ойлголтыг зөвлөдөө тэгвэл дагуулх гэдэг нь тайлбарлая. За дагуулх хот гэдэг нь болохоор төвлөрдийг сааруулах буюу тийм шинэ хот, шинэ нийслэлийг баг эхлүүлж байна гэсэн үг юм. Энд нь болохоор зөвхөн нийслэл хотод болохоор төвлөрдийг юудаг бол төвлөрөл ихсдэг бол нөгөө талуудад авлаа. болсон байна. Цааш талаас нь өөрийн оршин суух газраа сонгох хэрэгтэй гэж ярьж байна. Зөвхөн болохоор хүний эрхийг хязгаарлах дөрвөн нөхцөл байдаг. Үүнд болохоор нэг үндэсний аюулгүй байдал. За үндэсний аюулгүй байдал гэх юм бол агаарын бохирдол, хөрсний бохирдол, Улаанбаатарын даад гэх мэтчил маш олон одоо эрүүл мэндийн талаас гэх мэтчил маш олон зөрчил бий болгоод байна. За хоёр гэх юм бол нийгмийн хэв журам. Тэгээд гурав нийтийн эрүүл мэнд. За нийтийн эрүүл мэндэд агаарын бохирдол гэх зэрэг одоо шижиг ихэснээр эрүүл мэндийн байдал нь одоо маш хэцүү аюулгүй байдал үүднээс улам аюултай болоод байна. За дөрөвт гэх юм бол ёс суртахуун бусдын эрхийг хэрэгжүүлэх хамгаалах зорилгоор хязгаарлаж болно гэсэн байна. За үүнээр болохоор одоо эрхийн зөрчил хязгаарлах нөхцлүүд нэрээр болохоор манай талаас нь ярьсан байна. За өөрсдийн гэх юм бол 2017 оны за үүнд болохоор шилжин иргэсэд өөрсдийн одоо оршин суух газраа одоо тийм эрхтэй гэж 2017 онд Монгол улсад шилжин иргэсдийг одоо оруулж ирэхэд хязгаарсан байдгийг одоо нэлж тал маань санах хэрэгтэй байх. За өөр арга байгаа юм. Заавал татвар авах хэрэгтэй юу гэж байна. Одоо эд бүтцээ сайжруулах гэх юм бол мэдээж санхүү мөн эд хөрөнгө одоо шаардна. Тийм учраас татвараар одоо эд хөрөнгө авснаар эд бүтцээ сайжруулах гэх мэтчлэн одоо өөрсдийн яриад байгаа санаа зовдын одоо эд хөрөнгөний чухал нөлөө үзүүлэх юм аа. За өөрсдийн дэмжлэгийн хэлтийг өгөөрэй. За манай аргументик бол Улаанбаатар хотын нөхцөл. Улаанбаатар хотод одоо улсын маань бараг 3/2 нь Улаанбаатар төвлөрж байна. Энэхүү Монгол улсын 0.2% эзлэх энэ хотод одоо суурьшаад одоо даасан нэвтрээд байна та. Түрүүн мөн бас Улаанбаатар хотыг одоо хэлэх боломжтой гэж. Улаанбаатар хот маань одоо байгаа хэмжээ нь хэд гэлээ 0.2 одоо Монгол улсын 0.2%-ийг эзэлдэг. Мөн дөрвөн булаар хүрээлэгдсэн болохоор хэлэх боломжгүй байхаа. Мөн түргэн хугацаанд хэлэх боломжгүй. За өдөр тутмын 109 хүн шилжиж ирдэг. 2000-аас 2010 оны хооронд судалгаагаар 5 аймаг нийслэлээр нийлүүлэн 5 аймаг хүн амын тоо өсөж бусад аймагуудын одоо хүн амын тоо буурч байна. За мөн асан дотроо юу хэлэх байгаа юм бэ? Энэ одоо ашигтай юм уу гэж одоо нэлээд хэлсэн. Төрийн албан хаагчдын цалин төлөхөөс гадна одоо түүний татврын мөнгөөр цагдаа гал сүнөшгийг хийсэн улсаар цалинждаг хүмүүсийг цалинжуулж дэд бүтцээ сайжруулах жишээлбэл эмнэлэг сургууль гэх зэргийг одоо нэмэгдүүлж одоо барьдаг байх нэ. За манай гаштай гэх юм бол одоо ингээд Улаанбаатар хот дээр төвлөрөөд байх юм бол Монгол улс маань хязгаарч хөгжихгүй. Энэ жижиг 0.2%-ийг эзэлж байгаа энэхүү жижиг хот дээр одоо Монгол улсын бүх иргэн энэ дээр төвлөрөөд байх юм бол Монгол улс ойлгомжтой хөгжихгүй. Тийм учраас бид нар одоо хөдөө орон нутагт ядаж их сургуулиудын салбар, үйлдвэрүүдийн салбар, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор одоо татвар аваад тэрхүү хэмжээг нь одоо ихгээд за жишээлбэл малчны дундаж орлого ерөнхийдөө 485 мянга гэж үндэсний статистикийн хорон дээр байсан л та. За тийм учраас сар бүр 200 мянган төгрөг авснаар одоо үүнд болохоор
одоо өөрчлөлт гаргаж дэд бүтцээр одоо сайжруулах боломжтой юм аа. За өнөөдөр болохоор 2017 болон 2018 оны байдлаар хангаар бус болон төвийн бүсээс Улаанбаатар хотод орж ирж байна. За хангаар бүсээс 2018 оны байдлаар болохоор 7025 хүн орж ирж байна. За төвийн бүсээс 12095 ард иргэд жил бүр орж ирж байна гэсэн судалгаа. За үүнд юутай ярих юм бэ хэмээл. За Монгол улсын ашигт малтмалын тархсан гэх юм бол төвийн бүсээр тархсан байдаг. За үүнд болохоор төмөр зам хүн бас байдаг. Зөвхөн хот дээр тулгуурлаад байхгүй тэр ашигт малтаас тэр төвийн бүсээс орж иж байгаа хүмүүс нь тэмцээний хөгжих боломж байтал Монгол улсын нийслэлээр төвлөрөөд байна. За тийм учраас тэр газрын төвлөрүүлээд одоо орж ирж байгаа газрын одоо хөгжүүлээд өчөлтөө гэж ярих тань та. За манай. За мөн жишээлбэл Монгол улсад бага сургууль нь 80 байдаг. Нийтээр 2018-д болоод байлаа. Дунд сургууль нь 115, асуу сургууль нь 608 байдаг. Гэвч юу нь болохоор орон нутгуудад маш цөөн байдаг. Одоо сүм нэг ч юм уу байдлаа тэгээд онд болохоор даасан битрээд одоо дэд бүтээс сайжруулъя гэсэн За ингээд стат болон дэвлэлийн хэлбэл маань услаа хайж асуух юм билээ. Баярлалаа. Манайхаас өнөөдөр өчигдөр За яг төвлөрөл гэж юу вэ? Хүн хэд төвлөрөх юм бол өмнө дурдсанчлан одоо нэг хот дээр илүү ингээд тулгараад одоо бөөгнөр ихэд ингээд төвлөрөөд орж ирэх юм билээ баг санаад. Тэгвэл яагаад төвлөрөөд байгаа юм бэ хүмүүс? Одоо өмнө манайх аргументээр одоо дурдсан л байна. Ингээд би сургуулийн одоо байдлаар хөөе ажил хийхээс авч ирж байгаа. Тэгээ үүнд болохоор хүмүүс одоо үүгээ одоо сөрөг муу талын биш одоо өөрсдийн эрх ашиг бодоод байна. Одоо орж ирснээр Улаанбаатар хотод байгаа сая гаруй хүнийг эрх ашиг муу болон эрхэн зөрчөөд байна ерөөсөө үүнийг ухаарахгүй байгаа бол л та. Хотод хөгжих боломж бий юу? Хотод хөгжих боломж бий юу? Хотод цаашдаа хөгжих одоо 90% хөгжих боломж. Боломж байгаа л та. Гэхдээ одоо хот дээр зөвхөн төвлөрөөд байх юм бол Монгол улс маань хизээж хөгжихгүй. Хөдөө орон нутгийн бүхэл нийтээрээ хөгжих юм бол Монгол улс маань ойлгомжтой хөгжинө. Та дагуул хоттой болохыг дэмжиж байна уу? Дагуул хотоо Дагуул хот зөвхөн Улаанбаатар хот төвлөрөлгүйгээд өөр хотод дагуул хот хоёр нийслэлтэй болох гэсэн. за хоёр нийслэлтэй гэх юм бол одоо тухайн тэр хоёр нийслэлээс төвлөрөх байх. Бүх орон нутгаа одоо бүхэл одоо тэр хөдөө орон нутгийг ядаж аймгийн төв болгоё л да. Дэд бүтцээ сайжруулад бүхий л талаараа хөгжил таа гэсэн манайх тийм санаа гаргасан байна та. Өнөөдөр оюутнууд ихтэй бид сургуулийн боловсролыг авах гэж Улаанбаатар хотод орж иж байгаадаа та санал хийж байгаа юу? Асуултад дахин тавьж. Өнөөдөр оюутнууд буюу одоо иргэн Улаанбаатар хот руу хөгжих гэж ихтэй сургуулийн боловсрол авах гэж Улаанбаатар хотод орж ирж байгаадаа та санал хийж байгаа юу? Тэгвэл эдгээр хүмүүсээс татвар авах нь зөв. Одоо ойлгомжтой нийслэлийн татвар гэж байгаа юм чинь шилжин гэрчдээс бүхий л талаараа авах хэрэгтэй. Тэгээд бид нэр өмнө дурдсан л та. Дэд бүтцээ сайжруулаад их сургуулиудын янз бүр салбарын одоо хөдөө орон нутагт тавья. Тэгэх юм бол мөн тэнд байгаа хүмүүс ч гэсэн заавал хот руу ороод ирэхгүй хөдөө орон нутагтаа өөрсдөө хөгжиж сурах боломжтой гэдгийг бид нар дурдсан байгаа. Тэд шилж ирэхсэд мөн үү? Боловсрол эзэмшиж байгаа хүмүүс үү? Мөн. За 2017 онд бол хот руу шилжиж ирэхсдийн хөдөлгөөний бол хаасан одоо 2020 оноос яагаад үнийг нээх гэж байгаа юм бэ? Энэхүү мэдээлэл та хаанаас болсон бэ? Энэхүү мэдээлэл нь бол одоо Монголын статистик байгууллагын хорооноос одоо өгсөн түүний дэрэгдэх сайтаас өгсөн. Ямар сайт гэхээ сайн санаж өгөхгүй. Гэхдээ энэ болохоор мэдээллийн баттай эсрэг гэдэг байна. За асуултад дахин та. За 2017 оноос хот руу шилжиж ирэхсдийн цугааг бол таслан зогсоосон хаасан гэсэн хот руу шилжиж ирэхсдийн хуулиараа. Тэгээд одоо 2020 оноос өмнө гэсэн хуулийн залтууд байгаа шүү дээ. За магадгүй 2020 онд хот төр зөвхөн төвлөрөөд одоо үүнийг илүү багасгаад хөдөө орон нутгийг одоо хөгжүүлж байгаатай холбоотой байхаа. Хөдөө орон нутагт хүмүүс илүү одоо жишээлбэл өдөр тутам 40-60 хүн хот хөдөө орон нутаг руу буцаж явдаг гэсэн. Тэгээ үүнтэй холбоотой хөдөө орон нутаг хөгжилтэй холбоотой байхаа гэж бодож байна. За цаашуулсан байна. За шийдвэр бүхэн дөрөвдөөс хот зураг шижээрлэлээс татвар авах нь зөв гэсэн шийдэл дээр хоёр талаас нь хэлсэн өргөж байна.
За нацаалтасаа явъя. За манай манайцах нотлох талмаа нэг ядуу хүмүүсээс татвар авснаар шилжин ирж одоо шилжин орж ирэхгүй гэсэн. А тэгвэл энэ хүний ирэхэд хаана байна вэ гэдэг зүйлийг яаж өгөх зүйтэй болов гэж бодож байна. За мөн шудрагаас яг энэ хаана үйлчлээд байна гэдэг зүйлийг мөн яаж өгөх зүйтэй юм болов. За тал тийшээ хөгжиж чаднаа гэсэн зүйлийг яаж өглөө дөө. За тэгвэл энэ юу вэ гэхээр манай нотлохоо хоёрыг дэмжиж өгч байгаа юм аа. За манай нотлохоо юу вэ гэхээр итгэл найдвар тэнцээ шинэ эхлэл буюу дагуул хоттой болтлоо яаж өгсөн. За энэ юу юм бэ гэхээр дагуул хоттой болсноор бид илүү хөгжих үе таалгыг илүү нээж өгч чадах юм аа гэдэг зүйлийг яаж өгмөр байна. За мөн татврын хэмжээ бага байгаа учраас агаарын бохирд их байна гэдэг зүйлийг яаж өгсөн. Тэгвэл яг нэг ядуу хүмүүс яах вэ? Нэг ядуу хүмүүс тэдний эрх зөрчигдөд байна. Яг шударгаас яг хаана үйлчлээд байгаа юм бэ гэдэг зүйл ярих зүйл юм болов. За татвар төлөх чадахгүй хүмүүс нийгмийн халамжийн үйлчлэгийг авч чаддгүй. За энэ юу вэ гэхээр нөгөө энэ хэрэг шилжиж байгаа хүмүүсээс татвар авах гэдэг зүйлийг хязгаарлаж байгаа юм бол нэг ядуу хүмүүс яг юун дээр оршин тогтнох юм бэ? Тэдний эрх зөрчигдөд байна шүү дээ гэдэг зүйлийг ярих зүйлтэй юм болов. За зөвхөн хайрхан дүүргийн өөр талаас нэг дөрөв хүүхдтэй. За мөн тэд ерөнхийдөө нийгмийн халамжийн үйлчлэгийг авахын тулд төр ерөнхийдөө төр барацсан. Тэгвэл тэр хүмүүсийг цаашаа яг төлөх юм уу гэдэг татвар төлж чадахгүй шүү гэдэг зүйлийг яаж өгмөр юм. За мөн өнөөдөр хаач асуусан тэр юм зүйл анзаарлаа та батлаж байгаа юм байна. Хоёрдугаар гишүүн. За энэ юу ямар вэ гэхээр хаач асуултанд харилцаа үүсгэсэн юм байна. Үзмээрээ за энэ юу үүсэх вэ гэхээр хаач асуултанд соёлгоор болсон юм уу гэдэг миний хоёрын үзэж байна. За гişгүүр хаасыг за манай багийн нотлохыг болохоор хотчлол хөгжлийн үндэс гэж авч үзсэн. За хотчлол нь дэлхийн нийт чиг хандлага болж өнөөдөр дэлхийн нийт хүн амын 50% хот зөөрөн газар оршин сууж байна. Урьдчилсан газар 2050 он гэхэд мегаполис буюу 3 тэрбум гаруй хүн амьдрах бөгөөд энэ дэлхийн нийт хүн амын 70% хотод амьдрах гэсэн үг юм байна. Тэгвэл өөрөөр дэлхийн хүн ам хотчлоо гэдэг бол хөгжлийн эхлэл юм аа. Улаанбаатар хотод орсон суугчдын өсгөд хүн амын дундаж таслах буюу 70.65% болж өмнөх оноос 0.4 жилээр уртсжээ. Шилжих хөдөлгөөн болон суурьшлаас иргэдэд хотын хөгжих үндс нь орсон суугчдын тоо юм байна. За хотын хүн ам орсон суугчдын тоо өсөхийн зэрэгцээ хүн амын дундаж таслах нэмэгдэж шууд сайн үзүүлсэн. За мөн Теодокс Монгол улсад анх удаа ажиллаж хүний эрх хэрэгчлөө байгаль хөдлөлт үзүүлж буй нөлөөллийг судалсан байна. Тэрээр орон нутгийн иргэдийн нийслэл Улаанбаатар руу шилжих хязгаарлалт тогтоосон хүний эрхийг зөрчиж буй хэлбэр юмаа хэмээн үзсэн юм байна. Амьдрах газраа чөлөөтэй сонсох нь хүний эрхтэй зөрчилдөж буй энэ шийдвэр нь ямар ч нөхцөл үр дүнгүй байх магадaltaй хэмээн үзсэн юм байна. За тэгвэл Монгол улсын үндсэн хуулийн 2-р бүлгийн 16-18 зааснаар Монгол улсын нутаг дэвсгэр чөлөөтэй зорчих төр буюу байнга оршин суух газар сонгох гадаад явах оршин суух их орондоо буцаж ирэх хэрэгтэй гэсэн юм байна. Тэгвэл тэмцлэг 2016 оны байдлаар 2179 онд Монгол хүн иргэншлээс сольсон. За энэс юу үзэж болох юм бэ гэхээр монголчууд дэлхийн нийтээр тараад ингэж амьдарч болоод байхад яагаад Монгол орнд нийслэл дотроо хот зөрөг дотроо чөлөөтэй шилжиж ирж болохгүй юм бэ гэдэг нэг асуултыг хүндмөр юм л та. Үүнээс зөвхөн хот зөрөг шилжиж ирэхээс татвар авах нь хүний эрхийг хадаж байна хэмээн үзэж байна. За манай багийн нотлохоо хоёр болохоор хөгжлийн тэмүүлэх хөрөнгө авах нь буруу гэж үзсэн. За манай ангийн нотлохоор болохоор итгэл найдвар тэнцээ шинэ эхлэл гэж авч үзсэн. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлаар агаарын бохирдол болон бусад асуудлыг шийдвэрлэх замаар дагуул хоттой болгохтойгоо хэрэгжилж байсан юм байна. За үүний нэг жишээ нь болохоор манай Бээжин хот. За Бээжин хотод болохоор дагуул хоттой болсноороо энэ агаарын бохирдлоос ангид авч агаарын бохирдлоос шалж чадсан байна гэдэг зүйлийг үзмээр байна. За анхаарал татсан бүлээн баярлалаа. Амьдрах газраа сонгох нь хүний зам ёсны эвгүй үсэг зүй ёсны эвгүй. За мэдээж амьдрах газраа сонгох хүний зам ёсны эрх. За баярлалаа. Хүн амын хийж төлөх хүний эрхийг нөлөөлж байгаа. За
Үүгээр бас ингэж хөтөн хэлтэрхий өрөөсөө ойлголт юм болоо. За мэдээж хэрэг хот суурин гэдэг бол өөрөө хөгжлийн өмс юм. Тиймдээч хүн амын зөв зохистой ерөөдөө төвлөрөл нь өөрөө эргээд улс орны хөгжил рүү тэмүүлэх гол цөмөн юм аа гэж хэлж болох юм аа. За баярлалаа. Монгол бас хэдэн хоттой вэ? Нэг хоттой. За баярлалаа. Хот нийслэл хоёр ялгах вэ? Хот нийслэл хоёр ялгах вэ? Хот нийслэл хоёр ялгах вэ? Ялгах. За баярлалаа. Хотод орж ирэн олон нийтийн эрх ашиг зөрчих нь хүний эхийн хэвлэл юм. Хотод орж ирэн олон нийтийн эрх ашиг зөрчих нь эхийн хэвлэл юм. За яг энэ дээр ямар хариулт өгөх гээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө тухайн хүн маань өөрийн гэсэн зорилготой орж ирж байгаа. Тийм учраас амьдралаа авч явах гэдэг утгаараа ерөөд арчилсан юм өөр ийм зүйл байдаг шүү дээ. Миний хүний эрхийг хязгаарлагдаа гэдэг. Хүн амьдарч байгаа харилцаа үүсэж байгаа тохиол багцах эрхөөр зөрчигдөх нь болохоор нийгэм гарч байгаа энгийн үзэгдэл ямаа гэж хэлж байна. За баярлалаа. Эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж ирж буй хүмүүс шивжийн хэсгийн тоонд орох уу? Энэ дээр яг юу ярих байгаа юм бэ гэхээр ерөөсөө хэрвээ татвараар хязгаарлагдаад ерөөдөө Улаанбаатар хот руугаа ерөөдөө хотод орж ирсэн татвар авахгүй гэдэг өгч чадахгүй байгаа хүмүүс ерөөдөө шийдэж чадахгүй байгаа хүмүүс маань ерөөдөө нийгмийн халамжийн үйлчилгээ ерөөдөө төрөөс авч ерөөдөө чадахгүй гэсэн зүйлийг хэлсэн юм л да. За баярлалаа. Зөвхөн нийслэлээ хөгжүүлэх нь бусад талаараа сөрөг талуудын болж гэж өгөөч. Зөвхөн нийслэлээ хөгжүүлэх нь ямар сөрөг талуудтай вэ? За энэ дээр юу ярих вэ гэхээр ерөөсөө бүгд л адилхан хөгжиж явж байгаа, бүгд адилхан амьдраа явж байгаа, бүгд хот сургуультай, бүгд лав цэцэрлэгтэй гэж. За баярлалаа. Хайч асуусан. Тавшин талбар нь юу гэхээр хүн төрөлхтнийг сонгодог ашгүй бол хотын хүмүүс тавьсан. Тэгвэл өнөөдөр шийдлээ иргэн харуул шийдлийн гол зорилго өнөөдөр юу вэ гэхээр хотод төлөвлөж байгаа тэр хүн амыг бууруулъя. Харин хүн амын тэр бууруулалтаа татвар авах нь зөв үгүй юу гэдэг дээр товлно. Тэгвэл өнөөдөр Монгол улсын тулгуурлаад байгаа гол асуудал юу вэ гэхээр нөгөө Монгол улсын маань 0.2% эзлэх тэр Улаанбаатар гэдэг нийслэл хот дээрээ хүн амын 47% амьдраад байгаа юм байна. Ингээд үүссэн асуудал зөндөө олон байна. Тэгэхээр энэ хүн амын хідэн нэгчлээс болоод үүсэж байгаа асуудлуудыг хэвээр шийдэж өгөхгүй болох юм байна гэсэн ингээд гацхарлаад манай Монгол улсын төр хайж ирсэн байгаа. Тэнгүүтээ энэ гацхарлалаа татвар мөн үү гэдэг бид нар өнөөдөр тоглох гэж ирсэн байгаа. Тэгэхээр шалгуур хүн төрөлхтнийг сонгодог ашгүй болох хот юм гэсэн. Тэгэхээр эдгээр манай дэдагч талын барьж авсан гол санаа нь юу вэ гэхээр өөрөө хотын хөгжил бол бэлтийн хөгжил юм аа. Өнөөдөр зөвхөн хотод байснаар хүн болохоор хөгжих боломжтой, өөрийн эрхээ хэлэх боломжтой, ажил хөдөлмөр, эрүүл мэндийн үйлчлэг авах хэрэгтэй гэж гэсэн гол санаа гаргаж өгсөн байна. Гэхдээ өнөөдөр бүр Монгол тулгаандаа байгаа гол асуудал нь юу гэхээр хоттой төлөвлөсөн байдаг. Тэгэхээр манай шийдлийн зорилго болон мэдээж байгаа шалгуур хоёр зөрчилж байна гэж бид үзсэн байгаа. За ингээд сая хаажи асуултыг дүнж ирсэн л да. Тэгвэл өөрөө өмнөх хаажи асуултын хариулснаар болохоор хүний эрхийг хязгаарлах боломжгүй гэсэн. Гэтэл манай нотоос байгаа 2 дугаар гишүүн хүний эрхийг хязгаарлах нүслийг тавьж өгсөн байгаа. Энэ дөрвөн эрхийг хязгаарлах нүслийг тавьж өгсөн. Тэгээд өмнөх хаажи асуултан дээр юу гэж хариулсан бэ гэхээр хүний оршин байх газар сонгох нэрх өөрөө жамс нэрх юм байна. Үгүй энэ бол зүйс нэрх. Тэгвэл хүний эрхийн зөрчил нь ямар үед гардаг юм бэ гэхээр хүний жам ёсны эрхийг хязгаарлах зөрчил тохиолдолд хүний эрхийн зөрчил гэж аав. Харин хүний зүй ёсны эрхийг болохоор хуулийн дагуу хязгаарлаж болно. Энэ болохоор хүний эрхийн зөрчил гэж авч үзэхгүй. За өөрийн багийн шалгуурыг танилцуулъя. Тэгээд улсын дэд бүтцийг гадна хэмжээнд зөв хөгжүүлдэг гэсэн. Зөв хөгжүүлдэг гэсэн. Тэгвэл өнөөдөр Монгол улсын тулгуурлаад байгаа гол асуудал хотын хүн амын хэд төлөвлөх юм бол бид нар энийг яаж хийх вэ? Яаж хийх вэ гэсэн гаргалгааны өртөд улсынхаа дэд бүтцийг гадар үеийнхаа хэмжээнд жиг хөгжүүлдэг гэсэн байна. За агмент энэ дээр болохоор хүн амын нэгжил гэж авчирсан. Тэгвэл хүн амын нэгжил нь өөрөө ямар сөрөг байх вэ? Улаанбаатар хотод ирснээр хүн эрхийн эзлэл бүх боломж нэгдэж өгнө гэж яаж ийм манай мэдээлэл. Тэгэхээр Улаанбаатар хотод шилжин ирснээр болохоор өөрийнхөө эрхийг чигтэн төрчилж байгаа асуудал зөндөө байна. Тийм үг юм тэрийг замын төвчлөл болоод дугаарыг хязгаарлалтыг хийдэг. Энэ чинь өөрөө хүний төрчих эрхийг зөрчилдөг юм уу? Улаанбаатар хотод өвөл хатаатай байснаас болоод хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх өөрөө зөрчигдөж. Тэгвэл Улаанбаатар хотод зөвхөн хотод шилжиж ирснээр хүний бүхийг хангалтна гэсэн ойлголт нь болохоор exact тоол.
За манай аригмат хоёр хүүрийн татвар гэж яаж. Яагаад тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд татвар авч байгаа тийм үү? Тэгвэл энэ дээр Улаанбаатар хотод шилжүүлсэн гол шалтгаан нь өөрөө юу байдг вэ гэхээр эдийн засгийн чадамжгүй байдал тийм үү? Ажил хэрэглэлт, ажил структуртай ажлын байр хайсан, эрүүл мэндийн үйлчлэгийг авахар хийдэг. Тэгвэл биднээс түгэл бид нар шилжих хэрэгтэй үгүй энэ байж болохгүй гэсэн байдлаар язгуурч үзээгүй. Язгуурч үзээгүй хамгийн гол нь улс орныхоо хүрээнд жид түүжих боломжийг бий болгохын тулд шилжих энэ Улаанбаатар хотод хүн амын хэд нэгчил үүсгэж сэргийлж татварыг тавьж өгч байгаа юм ба. Яагаад заавал татварыг сонгосон бэ гэхээр одоо шилжих систем гол асуудал нь эдийн засгийн байдал болоод байна тийм үү. Тэгвэл энэ шилжих системийг хязгаарлах гол зүйл нь болохоор тэгвэл эдийн засгийн буюу татварын маа гэдэг гэж үзсэн байгаа. Ийм учраас шилжих систем татвар авах зөв байх нэ. За аригмат хүрээхээ хүрээнд зүй зохистой ашиглах гэж үзсэн байгаа. Тэгвэл манай хамгийн гол гацгал нь улсын дэд бүтцийг газар нутгийн хэмжээнд хөгжиж төвжүүлж байна. Тэр улсын дэд бүтцийг жиг төвжүүлээд ивэл тэгвэл яагаад заавал Улаанбаатар хотод шилжих шаардлагагүй болно. Шаардлагагүй болно. Тэгээд хайж асуусан нэрээс болохоор Монгол улс ганцхан хоттой гэж үзэж байна. Гэтэ Улаанбаатар хот гэдэг чинь Улаанбаатараас өөр хот байна уу гэхгүй байхгүй. Өнөөдөр Бахан Эрдэнэт гээд аймгийн төвүүдийг зарим тохиолдолд ингээд хот гэж нэрлэдэг тийм үү. Энийг хэлмээр байна. Тэгээд хотчлт бол өөрөө хөгжлийн үндэс гэж үзэж байна. Тэгвэл яагаад газар нутгийнхаа хүрээнд бусад хотуудыг байгуулах гэж юм бэ? Ганцхан нийслэл хотоо анхаарах биш, газар нутгийнхаа хүрээнд дэд бүтцийг сайжруулах хотуудыг байгуулах юу гэсэн юм аа. Дүнлэгийн үндэс. За, сайн байцгаана уу? Бүгдийн хөдөлгөөний мэдээ хүргэе. Энийг энэ специалистийн болдоор шүү үзье. Зөвлөлтийг хэлцэж байгаа зүйл байна. За, юуны өмнө манайг Хацуурын шилжин эрсдээс нийслэл хотын татвар авах зөв шийдэлтэй маш гайхалтай тоглолтыг өгнүүлсэн. За, шилжин эрсдээс Хацуурын шилжин эрсдээс нийслэл хотын татвар авах зөв гэсэн болохоос биш. За, тэрнийг засаг захиргааны нэгжийг хөгжүүлэх гэсэн зүйл ах биш юм аа. Манайх дагуул хот гэдэг нь яг биднээс өөрөө манай тэр нотгоо хоёрыг дэмжиж өчөж байгаа болов гэсэн нэг шийдлийг хүсэж байна. За, хүн өөрийнхөө оршин тогтоох газраа өөрөө жам ясны эрх биш зүү ясны эрх гэж нэрсэн. Тэгвэл зүү ясны эрхийг төрөөс хязгаарлана гэдэг байна. Тэгвэл хүн өөрөө оршин тогтнох, хаана амьдрах, амьд явах энэ өөр хүний хадашгүй эрх мөн биш гэж юу? Хүн өөрөө ямар нэгэн газар хаана яг байхаа хин одоо энд би байх ёстой хөгжил байгаа газар хүн өөрөө хүмүүс хүний өөрөө жам ясны одоо шинж би хөгжилтэй газар явна гэж хэлсэн. Энэ бол миний өөрийн халдшгүй ирэх юм аа. За, монголчууд өөрөө бол дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж ярьдаг хүмүүс. Тэгвэл бид нар за хотод халамж хараа мэдээж аль болох мэдээж амжиргаа болохгүй болоод бүтэхгүй болоод нийслэлээс сайн сайхан зүйлийг авах гээд улс орноос хөгжил халамжийг авах гээд ирэх нь бид нар өөрөө хөөгөө явуулсан тийм одоо тийм зүү ясны хэрэг муу юм уу? Энийг тэгвэл яг яаж шийдэх юм бэ? Шилжин эрхсэд гэдэг нь болохоор өөртөө яг бүртгэлтэй яг 2017 онд хүний шилжин эрхийг бол хязгаарсан. Гэхдээ үүнд бол яг би одоо нэг эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийг бол шилжин эрүүлсэн. 2020 онд бол үүнийг нээхээр тогсон. Тэгвэл яагаад энийг нээхээр болсон юм бэ? Энэ өөр хүний эрхийг зөрчиж байгаа болохоор нээхээр болсон биш гэж үү? За. Хүн бүхэн татвар төлөх боломжгүй. Энэ бол яагаад уучлаарай хүн болгон татвар төлөх боломжгүй юм аа. Яагаад юм бэ гэвэл хүн бүхэн амжиргааны боломжгүй болоод ирсэн. Үүгээрээ бид нар харин ч бүр илүү нийгэмдээ бүртгэлж авч чадахгүй. Ямар ч эрүүл мэндийн нийгмийн багийн дарга одоо багтаа бүртгүүлж чаддгүй, дүүртээ бүртгүүлж чаддгүй, сонгуульд орж чаддгүй. Энэ нь өөр хүний нийгмийн оролцооны эрхийг хүндэж байгаа юм болов уу? За, бид нар нийслэл татвар авдаг. Тэгвэл өнөөдөр агаарын бохирдлоо шийдэж чадаж байна уу? Агаарын бохирд мэдээж татвар аваад байгаа юм чи тэр агаарын бохирдлоо шийдчих ёстой байсан биш үү? Нэг зүйл хэлмээрээ. За, манай Москвагийн нөр юу гэдэг юм бэ? Тэр хотчлт бол хөгжлийн хэсэг юм аа. Хүн хотчлт дид бүтц байгаа. Дид бүтц гэдэг нь болохоор ажуултар. Тинээс засаг захиргаа аймаг бүр биш. Энэ бол өөр Монголын төрийн боолыг эсэргүүцээд байгаа юм болов уу? Дид бүтц гэдэг нь ажуултар болохоос биш ямар нэгэн тийм аймаг сум дүүрэгтэй Монголын 21 аймаг 330 сум биш. Монгол өөрөө дэлхийд 10 дугаар байранд ордог газар нутгийн хэмжээгээр энэ бол тийм бас тийм баг тав муу юм уу биш үү? Тийм болохоор нийслэл хотын 0.12-ийг эзэдэгсэн болохоор
Монгол бас тийм газар нутгээр том хэмжээтэй юм аа. Энэ болохоор шийдлэр огт татвар авах нь буруу биш, татвар авах нь зөв биш. Хамгийн гол нь аль нь жоох илүү юм бэ гэдэг зүйлийг бид ярьж өгөх ёстой байсан юм болоо. За. Итгэл найдвар гэсэн шинэ нийслэл. Монголоос өөрөө Улаанбаатар саяан ихтэй сургууль нь 90 ихтэй сургууль байдаг гэж хэллээ. Бид нар мэдээж энд оюутан болоод төдөө орон нутгийн хүмүүс бид нар мэдээж Улаанбаатар хотод ирж суралцсан. Энэ бол яг ч аргагүй бид нар хөгжил дэвшин бид нар хүн яг бид нар өөрсдөө арьсан хүн ингээд яг байгаа орчноосоо суралцаж байгаа орчиндөө хөгжсөн юм байна. Тийм учраас бид нар өөрөө гадаад байхтай илүү их хөгжилтэй орн одоо тэмүүлэх нь өөрөө бидний ирээдүйн баталгаа болдог юм болов гэдэг санааг хэлхийг хүслээ. За манай нотлогчдын аргумент 2 нотлогоо 2 нь татвар гэдэг зүйл байсан. Нотлогоо нэг нь хүн амын нэгчил гэдэг зүйл байсан. Тэгвэл энэ хүн амын нэгчил гэдэг зүйлийг өөрөө бид нар яг л үнэхээр л тийм цэвэрөөс агаарын бохирдолтой байсан юм бол энэ бүхнийг яагаад бид нар энэ татвар гэдэг зүйлээрээ зохицуулж чадаагүй юм бэ? Яг энэ асуудлыг шийдэх зүгөөсөө гэж хүсэж байна. Эднээ нотлогоо 1, нотлогоо 2, нотлогоо 3 ер нь сэдвүүдэд баригдсан байсан. За үүгээр манайх бол өөрийнхөө үзэл баримталтай цөөрн чижиг эдээс нийслэлийн татвар авах нь буруу юм аа. Арай илүү дүмэг санагдаж байна гэдэг шийдлээрээ батцаж байна. Хамгийн бэлтгэн оронч хамгийн хайранд хангалттай уудан байдаг юм аа. Бид нар хайранд биш хөгжил биш байх хэрэгтэй маа. Баярлалаа. Хоёр багийн хоорондын одоо итгэцээний үндсэн сэргэлтээнд асуудал нэгдүгээр хүнийхээ асуудал байлаа. Энэ дотор бол хүн амьдрах одоо оршин суух газар чөлөөтэй сонгох хэрэгтэй хэсэг тийм ээ. За энэ дотор нь одоо юм нэг татвар авах хэсэг нь энэ ухаан ихэд одоо хадаж байгаа их мөн хэсэг. За энэ хүний татвар авах байдлаар одоо хүнийхийг зөрчиж байгаа юу? Зөрчиж байгаа бол энэ өөрөө үнэлэлтэй юу? Буцаад энэ хүний ихийг одоо хязгаарлах гэдэг юм үнэлэл болох уу гэсэн энэ асуудлуудаар мэтгэлцээний маань гол асуудал өрнөлөө. За хоёр дахь мэтгэлцээний хүрээнд бол түрүүн ихэд бол бяцаагч багийн бас гишүүний хэлээр гарч ирсэн. Тэгээд хоёрдугаар нотлогоон дээр бол одоо үндсэндээ хоёр багууд маань одоо нэг ижил санаан дээр ингээд төлөж нийлж байна гэж. За энэ бол аль ялны хотчлт бол өөрөө хүнд одоо амьдралын гэдэг юм амжиргааны олон их төслийг өгч байгаа учраас хотчлт байх хэрэгтэй гэдгийг бол дэвцэн энэ талаас нь бол яг мэтгэлцээний талын одоо чиг шугам бас нийлсэн асуудал байгаа. За гол талаас нь бол илүү нөгөө энэ дээр бол ингээд хотчлт нь бол илүү өөр ашигтай. Тийм учраас одоо хүний өөрийн мөн чанар гэдэг юм хүний ихэд бол тэмүүлж байгаа гэдэг хоёр тал хоёулаа бол зөвшөөрж нэгдсэн. За энэхээс гол одоо үүсэж байгаа асуудал ерөөсөө татвар ав энэ нь өөрөө хүнийхээ зөрчин асуудал, хязгаарласан асуудал юм уу биш үү? Татвар маань өөрөө өөр ашигтай өгөөжтэй байж чадах уугүй юу? Энэ нь өөрөө одоо буцаад Монгол улсын иргэдэд за ялангуяа хөдөөгийн зөв дундаа эмчиг ядуу орлого багтаа буюу шилжин суурьт хол өгч байгаа бүлэнд илүү өгөөжтэй байж чадах уу гэсэн асуудал бол мэтгэлцээний маань гол өрнөлөө. За эндээс бол биений хувьд бол яг энэ мэтгэлцээний гол шугамыг бариад өөрийн багийн үндсэн кейсээ хэдүүлсэн авч чадсан баг нь бол би нотог багийг гэж дүгнэлээ. За энд бол яасан бэ гэхээр нотогоог өөрөө төрүүл болсон 3 кг нотогоогоо өөрийнхөө мод аргументыг илүү сайн гаргаж чадсан. Тэгээд дотор тэр хөдөө орон нутагт одоо хөдөө орон нутгийн дэд үтсийн болоод бусад байдлаар жигд хөгжүүлэн энэ өөрөө татвар авсан нь өөрөө хүний ихийг бол зөрчөөгүй хүний ихийг хязгаарлах одоо хууль зүйн үндэслэгээр 4 үндэслэлийг бол гаргаж тавьсан хүний ихийг хязгаарлах үндэслэл. За энэ үндэслэлүүд бол одоо бяцаагч багийн бяцаалтын нөхцөлөөр төдийлөн сайн бяцаагдаж чадаагүй илүү кейс нь одоо хамгаалалт сайтай явж чадсан гэж мэтгэлцээний явцаас дүгнэж байна. За тэр дундаа мод хоёр багийн дүгнэлтийн ихтгэл бол их сайн байсан. Мэдээж мэтгэлцээний гол одоо үйл явцуудыг бол илүү сайн дүгнж хийж чадсан. Гэхдээ яг одоо мэтгэлцээний явц тэр дундаа бяцаагч багийн дээр бол өөрийн багийн кейсийг хамгаалалт илүү сайн анхаарсан боловч одоо нотлох багийн кейсийг бяцаах тал дээр бол одоо бүрэн сайн ажиллаж чадаагүй болов гэсэн ийм гол үндслээр бол миний би энэ хэмжээний үедээ нотлогч баг ялалтыг өгсөн байна. За ингээ анхаарал Чичийн эрсдэл ийм асуудал үүсгээд байна. Хэвчлэг байна. Агаарын хөдлөх байна. Нөхцөлийн зөв байдлыг бий болгоод байна. Тэгвэл энийг заавал татвар ногдол шийдэх биш. Ингээ өөр дагуулгад бий болгож шийдэх гэх юм болохоор маш өнөрчтэй аргумент өгсөн гэж үзэж байгаа. За тэгээд ер нь бол энийг
Энэ аргумент дээр үндэслээд одоо устгах тал болохоор ерөөс энэ дээр хариулт өгөөгүй. Тийм учраас үл стартапыг хийсэн байх шүү. О늘 тийм дүгнэлт бол нотлогч нар хэлсэн гэж үзэж байна. Өсөлтсөн, хилцэн багийнхаа дагуу тусаж гар барьж хөтөлж үзэж байна. Баярлалаа.